Өмнө нь зохины мэсэлд ороод таны сэтгэлд хүрээгүй ямар нэг байдлаар хоёр тал жаахан зөрүүтэй болсон тохиолдолд засвар мэсэлд орж болдог. Ингэхдээ хамгийн багадаа 4-6 сарын хүлээх шаардлагатай байдаг. Сайн байцгаана уу, нүдний эмч чимэд цогцлоо. Өнөөдөр та бүхэнд зохинд түгээмэл хийгддэг мэслүүдийн талаар товч мэдээлэл хүргэе. За, нэгдүгüүрх нь давхраа нэмэс цэцэл. Энэ нь хамгийн их хийгддэг бөгөөд тухайн хүнийхээ нүдний хэлбэр, хэмжээ, нүүрний онцлог зэргээс хамаарат цэцлэгтэй болон цэцлэггүй аргаар хийгддэг байгаа. За, цэцлэггүй мэс цэцэл нь ихэвчлэн залуу насны зохин нэмгэн, зохины арьс сулраагүй хүмүүс тохиромжтой байдаг бол цэцлэгтэй мэс цэцэл нь зохины арьс суларсан, бүлцэн нүдтэй 30-аас дээшсний хүмүүст илүү их тохиромжтой байдаг. За, дараагийн түгээмэл хийгддэг мэс цэцэл нь дээд доод зохины арьсыг татах мэс цэцэл. Уг мэс цэцэл нь зохины арьс суларч хүчлээ үүссэн 40-с дээшсний хүмүүст илүү тохиромжтой байдаг бөгөөд энэ нь харагдах гоо зүйд муугар нөлөөлөхөөс гадна харах хэрэгтэн талаасаа захын харааг хязгаарлаж багасгаж байдаг. Ингэхээр гоо зүй болон эрүүл мэндийн шалтгаанаар хийлгэх хэрэгцээ шаардлага гардаг гэсэн үг байна. Дараагийн мэс цэцэл нь урт сэтгэлийн мэс цэцэл. За, энэ маань ямар хүмүүст илүү хийгддэг вэ гэхээр бидний нүдний зохийг дээрээс нь доош нь дотор болон бүрхэж байгаа эпикантус гэдэг арьс байдаг. Энэ маань Азиудад, за ялангуяа монголчууд, солонгосчууд, японочууд гэх зэрэг хамрын нуруу намхан хүмүүст илүү их өргөн харагддаг. Энэ байдлаас болоод хүний нүд жижигхэн харагдах, мөн хуурамчаар хялар харагдах эрсдэлтэй байдлууд үүсдэг. Ийм учраас ийм тохиолдол танд хэрвээ байгаа бол бид нүүрний хөгжил, нүдний хөгжил гүйцсний дараагаар дотор булангийн арьсны мэс цэцэл буюу бидний хэлжний заншснаар урт сэтгэлийн нэмслийг хийж хэлбэрийг засаж харагдах байдлыг өөрчилдөг байна. Зохины урд болон ард сэтгэлийг нэг дор хийх боломжтой. Гэхдээ нүдний арын сэтгэлгээ нүдний хэвийн бүтэц анатомиг эвдэж хийдэг учраас хүн болгонд хийгдэх боломжгүй. Яг шаардлагатай эмчийн заалттай хүмүүст хийгддэг байгаа. Fox eye гэдэг мэс цэцэл нь нүд болон хөмсгөний буланг өргөдөг, нүүрний хэсэгчилсэн өргөлж таталтын мэс цэцэл. Тийм учраас хаалганы дараа нүдний цацраг үрчлээ багасгах бүрэн боломжтой. Утсан давхраа нь залуу насны нэмгэн зохитой зохины арьс сулраагүй үйлчлүүлэгчдэд илүү тохиромжтой байдаг. Ингэхдээ эмч маш жижиг төслөг үүсгэж давхраа суулгах байдлыг тавьдаг учраас сориггүй идэх боломжтой байдаг. Зохины мэс цэцэл маань хэсгийн мэд алдуулттай хийгддэг. Та эмнэлэг твэх шаардлагагүй, ямар нэгэн өвдөлт зөөрөгдөхгүй, дунд 60-30-аас 60 минут үргэлжлээд гэртээ гарах боломжтой мэс цэцлүүд байдаг. Мэс цэцлийн дараа 7-оос 10 хоногийн дотор гадна тавьсан оёдлыг авдаг. За, мөн хаван болон хөхрөлт хаалганы дараах 2-7 хоног гэхэд бүрэн арилдаг. Сорвчлтын хувьд тухайн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг ч дунджаар 4-6 сарын дараа гэхэд хүнд үл анзаарагдав нарийн цагаан зураас үлдэх ёстой. Өмнө нь зохины мэс цэцэлд ороод таны сэтгэлд хүрээгүй ямар нэг байдлаар хоёр тал жаахан зөрүүтэй болсон тохиолдолд засвар мэс цэцэлд орж болдог. Ингэхдээ хамгийн багадаа 4-6 сарын хүлээх шаардлагатай байдаг. Хамгийн сүүлд нь та бүхэндээ зохины мэслийн тал дараах ерөнхий барих гам дэглэмийг хэлж өгье. Нүд болон нүүрлөө хүчил дүүлэлт өгсөн зүйл хийхгүй байх хэрэгтэй. Хоёрдугаар нь эмчийн зөвлөсний дагуу шархыг цэвэрлэх, эмийн эмчилгээг зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Гуравдугаар нь товсон хугацаанд үзлэг, шинжилгээнд ирэх хэрэгтэй. За, эцэст нь мэс цэцэл өөрөө эдгэрхэд тодорхой хугацаа шаарддаг учраас танаас төвчээр хүлээлтийг шаарддаг байгаа шүү. Хэрвээ та зохины мэсэлд орохоор шийдсэн бол нэгдүгээр сэтгэл зүгээ маш сайн бэлдэх хэрэгтэй. Ингэснээр хаалганы дараах шархны эдгэрэлт үр дүнд маш сайнаар нөлөөлдөг. Хоёрдугаарт нь эмч болон эмнэлгээ зөв сонгоод эмчийн үзлэгт хамрагдаж өрөн дүүрэн зөвлөгөө мэргэжлийн хүнээс авах ёстой байдаг.